Салбартаа дор хаяж дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн 2-4% зарцуулдаг. Гэтэл манад тэг 100-ны 16% хөрөнгө оруулалтыг шинжлэх ухааны салбарт зарцуулж байна. Энэ бол дэлхийн жишгтэй харьцуулахад маш бага дүн юм. Үүнээс шалтгаалan туршилтын шинжлэх ухааны салбар бүрэн зогслоо. Тухайлбал биологи, хим, физикийн, анагаах ухааны салбар сүүлийн 2 жилийн хугацаанд зогсон байдалтай байгааг эрдэмтэд хэлж байна. Манай шиг одоо гений инженерчилж гэдэг юм уу, тийм өндөр технологийн материал уруулж, бодис, багаж энэ хэрэгэлдэг. Тэгээд туршилтыг зайлшгүй хийж тэндээсээ гаргадаг. Ийм урсгал зардал байнга материалын зүйл урсч явдаг. Ийм судалгааны салбарууд бол үндсэндээ зогсчихж байгаа. Цар тахлын үед шинжлэх ухаанд зарцуулагдах тоног төхөөрөмж судалгааны хэрэгслийн үн 2 дахин нэмэгдсэн байна. Биднээсийн хамгийн өргөн хэрэглэг хүмүүс мэдж байгаа те энэ коронавирусыг тодорхойлоход биднээс PCR-ыг хэрэгэлдэг. Судалгаанд болон сургалтанд хэрэгжилж байгаа PCR машины үн бол баг 2 дахин нэмэгдсэн байгаа. Биднээс 10 сая төгрөгөөр бол зүгээр энгийн термосайклаар ч гэсэн авахд айгүй хүнд болчихсон. Тийм учраас судалгааны зориулалттай тоног төхөөрөмж худалдаж авах боломж бол үнэхээр хомигч байна гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд олон зүйлсээс шалтгаалan энэ салбар зогсон байдалтай байгааг эрдэмтэд хэлж байна. Тэгвэл салбарын яам хэрхэн дэмжих талаар бид албаны хүнээс тодрууллаа. Шууд хамааралтай учраас энэ дээр бас хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх шаардлага бол байгаа. За засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр бол одоо 4 жилийн хугацаанд 4 дахин нэмэгдүүлнэ гэсэн юм зорилтыг тавьсан байгаа. Энийг яаж нэмэгдүүлэх юм бэ гэхээр нэгдүгээрт бол бид энэ зөвхөн шинжлэх ухааны асуудлаар үүссэн төв байгууллагаас гадна энэ бусад яамдууд за мөн хувийн хвшил бол энэ хөрөнгө оруулалтыг зардыг гаргадаг. Тэгэхээр тэрийгэ бүртгэлжүүлж авах асуудал байгаа даа. Төсвийн шинжилгээний асуудал нэлээд хүчтэй яригдж байгаа. Шинжлэх ухааны технологийн сан болвол шинжлэх ухааны технологийн салбарт зөвхөн төсвийн Оросоос орж мөнгөийг хуваарлаа суудаг байгууллага огтоосоо биш харин шинжлэх ухааны технологийн салбарын менежментийг манлайлан оролцдог юм байгууллага байхаар ажиллана гэж зорж байгаа. Монгол улсын нийгмийн эдийн засгийн хувьд үр өгөөжтэй томоохон төслүүдийг шинжлэх ухааны технологийн сангаас санхүүжүүлнэ гэсэн юм зарчим барина гэж байгаа. Шинжлэх ухааны төслийн сангийн 2015-аас 2020 оны санхүүжүүлсэн тоон дүнгээс авч үзэх юм бол 2015 онд 7.1 тэрбум, 2016 онд 9.9 тэрбум, 2017 онд 9.7 тэрбум, 2018 онд 9.3 тэрбум, 2019 онд 9.8 тэрбум, 2020 онд 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байжээ. Харин 2022 оны төсөвт 15 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Цаашдаа тоног төхөөрөмж хүн хүчний хөгжил дээр анхаарах хэрэгтэй байгааг эрдэмтэд онцлож байсан юм а. Шинжлэх ухааны технологи